Сайн бацхан нөө амар тайвны эзэн Есүсийн нэрээр та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд бүгдээр хамтаа өнөөдөр Ром 8 дугаар бүлгийн 1-11 дугаар ишлэгийг хамтаа уншаад. Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөсөн ажээ. Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүй юмыг Бурхан хийжээ. Нүглийг шийдэхийн тулд өөрийн хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн махбод дотор нүглийг ялжээ. Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын дагуу бус харин сүнсний дагуу явагч бидэнд биелэх юм аа. Яагтвэл махбодын дагуу нь махбодынхыг, сүнсний дагуух нь сүнсний юмыг боддгоо. Махбодын бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол ам ба амар тайван. Махбодын бодол санаа бол Бурхны эсрэг дайсагнал юм аа. Яагад гэвэл энэ нь Бурхны хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. Хэрэв Бурхны сүнс үнэхээр та нарын дотор оршин байвал та нар махбод дотор бус харин сүнс дотор байна. Хэрэв хэн нэг нь Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш юм аа. Хэрэв Христ та нарын дотор байгаа бол нүглээс болж би чинь үхмэл хэдий ч зөвхт байдлын улмаас сүнс чинь жээ. Мөн үхсдээс Есүсийг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христийг үхсдээс амьлуулсан тэрээр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжуулан үхлийн биед чинь ам өгнө. Энэ хэсгийг болохоор Илч Паул бичсэн байна. Тэгээд Паулийн захидлууд дотор Ром ном буюу хамгийн хүнд хэсэг буюу бас өнөөдрийн уншсан хэсэг бас нэлээд хүнд хэсэг болчих шиг боллоо. Хүн төрлөختний гин нүглээс болоод Бурхан нэг удаа хүн төрлөختнийг үгүй хийсэн. Ноа 3 хүү байсан. Тэгээд эхнэрүүдтэйгээ хамт нэлээд 8 улаа хөөгч хавдрын дотор их үерийн дараа амьд үлдээд тэгээд тэд нэр шинэ хүн төрлөختний эхлэлийг дахиж бичлцээ. Тэгээд энэ дээр ингээд Ноагийн түүхээс ингээд харах юм бол Шем, Хам, Яфат гэд 3 хүү байгаа. Тэгээд Хам нь аавыгаа нүцгэн багыг хараад тэгээд хараагдчихдаг. Тэгээд тэр хараагдахдаа Шем болохоор аав нь гарч ирээд Хамыг хараагаад Шемийг өрөөгөөд Яфатыг бас өрөөсөн. Тэгээд хоёр ахта зарцлагдах болно. Хам бол Канааны өв эцэг. Тэгээд Канаан чи Шемд зарцлагдана. Тэгээд Яфат нь болохоор Шемийн гэрт байхдаа Канааны жирөлийг авна, Шемийн жирөлийг авна гэд хэлсэн. Тэгэхээр энд болохоор үгийн утгыг ингээ харах юм бол эдгээр нэрсэн зүгээр л нэг юм үйл явдал болоод өнгөрсөн гэхээс илүү эдгээр нэрсэн юу гэхээр бидний Шем болохоор Бурхантай харилцаа, нэр алдар, Бурхны сүнс гэдэг утгаар гардаг. Тийм утгатай үг байгаа. Хаан болохоор махбод халуун хүсэл гэсэн утгатай үг байгаа. Харин Яфат нь болохоор зүрх сэтгэл, уужим сэтгэл, тэлэлт өсөлт гэсэн утгатай. Тийм үгнээс еврей үгийнх утга нь тийм байгаа. Тэгэхээр энэ биднэрт гэсэндээ сүнс, зүрх сэтгэл, махбод гэж байгаа. Тэгээд энэ зүрх сэтгэл хаана махбодын чирээлийг аван сүнсний чирээлийг авах вэ гэвэл сүнстэйгээ хамт байхдаа буюу Бурхны сүнстэй байхдаа махбодын чирээлийг авна, сүнсний чирээлийг авна гэсэн утгатай. Бид нэр манай ахан дүүснэр маань бүгдээ мэдчихаа тий. Abrahamic root religion буюу Judaism, Islamic, Христчин эдгээр бүгдөө эхний 5 ном эхлэл, гитлэл, Левит, тооллого, дэд хууль гэсэн тоороо гэж ярьдаг энэ номноос ихтэй учраас магадгүй миний ярьж байгаа, миний саяны тайлбарлаж байгаа хэсгийг та нар маньсантай сайн мэдчихэж магадгүй гэж бодож байна. Тэгээд дэд хууль 28 дахь бүлэг дээр юу гэж гардаг вэ гэхээр дуулууртай хүмүүст өрөөгднө гэж хэлсэн. Дуулуурны өрөөл Бурхан эзнийхээ үгэнд дуулууртай байх юм бол та нар өрөөгдөх болно гэж хэлсэн. Тэгээд тэр дуулуурын өрөөлийн талаар бүхэл бүтэн нэг бүлэг тэр чигээр гардаг. Тэгээд эзэн Бурхан чинь чамайг
газар дэлхий дээр бүх улс үндэстний дээгүүр өндөр тавина. Та нар дуулууртай байснаар өрөөгдөж орсон гарсан уулзсан учирсан бүх хүмүүсүүдийн өрөөлийн түгээдэг тийм гайхамшигтай хүмүүсүүд толгой болж амьдрна гэдэг талаар ярьдаг. Тэгэхээр бидний одоо байгаа амьдрал өрөөгдөх амьдрал нь яг ямар эхлэл байна вэ гэхээр одоо өнөөдрийн 8 дугаар бүлэг дээр гарч байгаа хэсгийг ингээ унших юм бол тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөсөн ажээ. Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүй юмыг Бурхан хийжээ. Нүглийг шийдэхийн тулд өөрийн хүү нүгэлт махбодтой адил байдал илгээн махбод дотор нүглийг ялжээ. Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын бус харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх юм а гэж хэлсэн байна. Тэр энийг ингээ харах юм бол махбодын сүнсний хуулийн гэсэн хэсгүүд гараад байгаа байхгүй. Бурхны хуулийг дагаад, Бурхныг дагаад амьдрах юм бол, Бурхны үгийн дагуу ингээд амьдрах юм бол, сүнслэг байдлаа алдалгүйгээр амьдрах юм бол бидний амьдрал тэр ерөөл зайлшгүй ирэх юм а гэдэг одоо үгсийг ярьж байгаа. Библи ерөөсөө тэр чигээр тэгж ярьдаг. Миний мэдж байгаа Коран сударсан дээр тэгж ярьдаг. Миний би хальт мэддэг шиг сайн уншиж байгаагүй. Хальт мэдж байгаа Коран сударсан дээр энэ үгийн дагуу амьдрах, тушаалын дагуу амьдрах, хуулийн дагуу амьдрах юм бол бидний амьдрал өрөөгднө гэсэн тэр юм. Тэр Библи тэр чигээр энийг бичсэн байна. Гэхдээ энэ дээр нэг зүйл байгаа нь юу гэхээр яг бидний амьдралдаа энэ өрөөгдөж зогсохгүй бидний одоо үхээд амьдрах тэр мөнхийн амьдрал дотор бид нэг ямар байдлаар Бурхантай холбогдоод байгаа юм бэ? Ямар байдлаар Бурхан бид нартай одоо тэр авралын сайн мэдээний тухай яриад байгаа юм бэ гэдэг бол маш чухал байгаа гэсэн. Тэгэхээр бидний мэдж байгаачлан Мосе хууль өгдөхөөс өмнө Енох ч гэсэн Бурхантай хамт алхаж байгаа тэнгэрт үхээгүй явсан байдаг. Авраам Бурханы өмнө зөвхт тооцогдсон байдаг. Бас Лазарын төвхөн ч гэсэндээ одоо Авраам эцгийн үр дээр ядуу Лазар очсон гэх мэтчлэнгээр Библийн түүхнүүдээс харах юм бол бид нэр хуулиас өмнөх үеуд ч гэсэндээ Бурхантай уулзж байгаа тэр уулзтууд байсан гэдгийг Бурхан тэнгэрт очсон одоо бидний ядгаар диважин бидний ядгаар диважин тэнгэрийн хаанчлалд очсон байна гэдэг талаар гардаг. Тэгэхээр энэ амьдралын энэ ерөөлтэй амьдрал нь бид нэр одоо ерөөгдөж байгаа нь болохоор бид нар хуулийг дагснараа ерөөгдөж байгаа. Бурхны сүнстэй ойрхон байснараа ер нь махбодын буюу ингээд өөрийнхөө өсөл бодлоор амьдрахгүйгээр Бурхны үгэнд илүү төвлөрч амьдрснаар ерөөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдрийн 8 дахь бүлэг дээр гарч байгаа хэсгийг болохоор Есүстэй холбож яриад байгаа. Бүгдээрээ цаашаа үргэлжлүүлээд унших юм бол яад гэвэл махбодын дагуух нь махбодынхыг сүнсний дагуух нь сүнсний юмсыг боддгоо. Махбодын бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол айн ба амар тайван. Махбодын бодол санаа бол Бурхны эсрэг дайсагнал. Яад гэвэл энэ нь Бурхны хуульд захирагддгүй бөгөөд тэгж чадах ч үгүй гэж хэлсэн. Махбодын хор байгсад нь Бурхан таашаагдаж чадахгүй юм аа гэж хэлсэн. Тэгэхээр яг энэ болохоор бүр ялгааг нь хэлээд өгч байгаа. Махбод буюу түрүүний ярьсан тэр бүр анхдагч одоо өвг эцгээс минь өвлөгцөн тэр хэрвээ зүрх сэтгэл маань бидний зүрх сэтгэл аягүй чухал байгаа байхгүй. Бидний зүрх сэтгэл маань махбодтой нэг байх уу, сүнстэй нэгдмэл байх уу гэдгээс шалтгаалаад тэр ерөөлтэй амьдрал буюу тэр гайхамшигтай амьдралаар амьдарч чадна гэдэг талаар ярьж байгаа. Гэхдээ энэ дээр гарч байгаа нь болохоор тэр сүнс нь болохоор зүгээр нэг сүнс биш, зүгээр нэг хууль биш, зүгээр нэг үг биш. Бурхан таашаагдаж чадах Бурхны сүнстэй амьдралын тухай ярьж байгаа. 9-р эшлээс харах юм бол хэрэг Бурхны сүнс үнэхээр та нарын дотор оршин байвал гэж хэлж байна. Тэгэхээр хэрвээ та нарын дотор оршин байх юм бол та нар махбод дотор бус харин сүнс дотор байна гэдэг талаар ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хэрв хэн нэг нь Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш гэдэг талаар ярьж байна. За Христийн сүнс байхгүй бол түүнийх биш. Бурхны сүнс таны дотор оршин. Тийм болохоор та нар сүнс дотор явж гинэ гэсэн утгатай. Гэхдээ тэр Бурхны сүнс нь Христийн сүнсний тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр
Харин одоо энэ дотроос бид нэр Христ яг хаана байгаад яаж бид нартай холбогдоод байгаа гэдэг талаар харах юм бол 10 дугаар ишлээс харах юм бол ингэж байна. Хэрвээ Христ та нарын дотор байгаа бол нүглээс болж бие чинь үхмэл хэдий ч зөвхт байдлын улмаас сүнс амчин болжээ. Мөн үхтсдээс амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христийг үхсдээс амьлуулсан тэрээр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжуулан үхлийн биест чинь ам өгнө гэж хэлж байна. За энэ дээр юу гэж ингээ хааж болох вэ гэхээр Христ нүглээс болоод үхсэн бөгөөд тэгээд тэр үхмэл байсан бидний амийг тэр өөрөө амьснараа биднэрт тэр сүнсний амийг өгсөн юм а гэдэг талаар гарч байгаа. Би нэг зүйлийг аягүй сайн ойлгож байгаа. Юу гэхээр хүн болохоор өөрөө нүглийн одоо хамаарал бидний дотор байгаа учраас махбодоор амьдарч байгаа хугацаанд нүглээс бид нэр холдож чадахгүй. Бидний бодол санаа нөгөө зүрх сэтгэл дотор чинь нүглийн тэр асуудлууд байгаа учраас тэр үр үндэс нь байгаа учраас бид нэр тэр Бурхны хуулийн дагуу амьдрахад үнэхээр амаргүй байгаа байхгүй. Тэр магадгүй Бурхны хуулийн дагуу хагас дутуу амьдрсан ч гэсэн сүнсэн дотор бид нэр амьдрах гэж хичээж байгаа учраас бид нэр ерөөгц амьдрал амьдрна. Харин аврал бол тэр бүр амийг авах аврал болохоор тэр хуулийн сагснараа болохгүй гэдэг талаар Ром ном тайлбарладаг. Бүгдөө Ром номын 3-ын 10-11 дүрслэг хандаарсан. Энэ талаар ингэж бичигдэжээ. Зөвхт хүн алга, ганц чалга, ухаардаг хүн алга, Бурхныг эрен хайдаг хүн алга юм байна гэж хэлсэн. Ром номдэр ер нь бол 3 замаар аврагдах боломжтой талаар тайлбарсан байна. Нэгдүгürt нь болохоор зөвхт байдлаар аврагдана. Зөвхт байдлаар аврагдана. Хоёрдугаарт нь болохоор хуулийг биелүүлснээр аврагдана. Гуравт нь болохоор Есүсээр дамжуулан аврагдана гэж. За бид нөгөө Авраам эцгийг тэдний хууль өгдөөг байх үед аврагдсан хүмүүсийн одоо түүхийг бид ингээс Библиэс мэдж байгаа. Хуулийг биелүүлснээр бас аврагдаж болно. Гэхдээ энэ Ром энэ 3 дугаар бүлэг дээр гарч байгаа энэс дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр зөвхт хүн нэг ч алга, ганц ч байхгүй. Бурхныг эрен хайдаг хүн нэг ч алгаа гэж хэлсэн. Тэгэхээр бид нэр хуулиар ерөөсөө аврагдах ямар ч боломжгүй. Өөрсдөө зөвтгөгдөөд өөрсдөө хэр буртгаас сайрлаад тэгээд тэр Тэнгэр ус руу явах юм боломжгүй байна. Тийм учраас Есүсээр дамжуулан аврагдах цорын ганц гарц биднэрт үлдсэн гэсэн. Тэгэхээр маш олон одоо итгэл үнэмшил шашин маш олон хүмүүсүүд юу гэж боддог вэ гэхээр бид нэр нүглээ өөрсдөө угааж чадна гэж бид нэр одоо буян үйлснээрээ эсвэл сайн зүйлийг хийснээр эсвэл хуулийн цагснараа Бурхны сүнсний зүйлсүүдийг бид нэр хөөцөлдснөөрөө тэрийг дагснараа бид нэр аврагдана гэдэг тэр одоо ташаа ойлголт байгаа гэсэн. Гэхдээ үнэхээр тэгж чадвал сайн байна. Гэхдээ ямар ч боломжгүй гэдэг талаар Ром ном тайлбарсан байна. Тэгээд өнөөдрийн хэсгээс бүгдөө Есүсээр дамжуулан аврагдах тухай тайлбарсан хэсгүүдээс бас бүгд харцгаалаа. Тэгэхээр биднэрт ямар ч өрөөлөөс илүү амин чухлаа гэдэг дахин нэг бүгдөө бас бодсон цаг байцгаа. Тэгээд та бүхний маань эзэн Есүсийн нэгүсэл ба өрөөл биднийг авралт хүргэсэн юм шүү. Тэрнээс бид нэг ямар нэг зүйлийг сахиж ямар нэг зүйлийг хийснээрээ аврагдаагүй гэдгээ бүгдөө санаад илүү талархалтай, илүү баяр хөөртэй, илүү эзэн дотор, Бурхан дотор их чөлөөтэй баяр хөөртэй амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн үгийн цаг маань энэ үедээ өндөрлж байна. За баяртай байлаа.